Сайн мэцэнэ шинэ бичлэр уулзчаад баяртай байна. За энэ удаагийн бичлэр хэдүүлээ нэг маш сонирхолтой хүмүүсийг удаан хугацаанд олон талцуулж байгаа үйл явдлын талаар ярилцсан. Тэгэд энэ нь болохоор хүмүүст амьдрал заадаг, хүмүүст амьдрал зөвлөдөг Wizardliz гэдэг эмэгтэй карьерийнх нь амьдралынх нь хамгийн том уналтын үеийн талаар ярих болно. Тэгээд энэ эмэгтэйг ер нь мэдэх хүн олон байгаа ах гэж бодож байна. Тэгээд авах эмэгтэй болохоор дуустал нь сонсоорой. Олон юм ярьлгүй бичлэг рүү орцгоё. Wizardliz нь болохоор 1999 онд Бэлэгт төрж өссөн 27 настай ийм эмэгтэй байгаа. Тэгээд энэ эмэгтэй ер нь бол анх TikTok-оор гараагаа эхэлчихсэн байгаа амжилтынхаа. Тэгээд яаж эхэлчихсэн бэ гэх юм бол яаж амжилтанд хүрэх вэ? Masculine energy буюу эрэгтэй энерги гэж ямар эдийн? Feminine буюу эмэгтэй энерги гэж ямар эдийн? Эрэгтэй хүн харилцаанд ямар үйлдэл хийж те эмэгтэйгээ татах ёстой юм. Эмэгтэй нь харин ямар хүнийг сайн эрэгтэй хүн гэж тодорхойлоод тэр хүнтэйгээ удаан хамт байх юм те яаж тэр хүнийг сонгох юм? Өөртөө итгэлтэй байгаад чи зоригтой байх юм бол тэрэндээ чи төвгүй хүрч чаднаа гэдэг ийм гоё юм урам хайрлсан зүйлийг ярьдаг байжгаад 21 онд YouTube дээр бичлэг хийж эхэлсэн. За ингээд YouTube дээр бичлэг хийж эхэлснээсээ хойш карьерийнх нь хамгийн өндөр оргил цэг нь болсон гэж болно. YouTube дээр бүр ингээд blow out хийсэн аахгүй юу. Тэгээд яаж вэ гэх юм бол тэр үед ингээд YouTube-чд хүртэл амар гайхдаг байсан. Яа гэх юм бол Wizardliz нэг thumbnail хийдгүү. Бичлэгэндээ edit хийдгүү. Илдэв зураг мураг тийм жишээ авах юм юу ч оруулдаггүй. Тэгээд гарч нь маш энгийн. Хэрхэн өөртөө итгэлтэй байх вэ? Энэ бичлэг чамайг чиний амьдралыг өөрчилнө. Тэнгүүт тогтмол үзэлт нь хийдгэж 1 саяас 3 сая үзэлт авдаг бичлэгүүд нь. Тим амар хандалттай. Тэгээд ярьж байгаа юмнууд нь айгүй гой юмнууд байхаар хүмүүс ингээд амар урам зориг авдаг гэсэн аахгүй юу? Гэхдээ зүгээр ингээд чи өөртөө итгэлтэй бай. Яагаад гэх юм бол гэж ярьдаггүй. Айгүй хүн рүү ингэж дайрч давшилж ууртай ингэж чи ийм бай гэж ярьдаг болохоор тэр нь ингээд хүмүүс бүр ингээд хөөх надад хүн ингэж хэлэхээр амар орж шүү. Одоо л ойлгож шүү гэж хүлээж авдаг гэсэн маа. За би одоо ингээд энэ ярианыхаа туршид Wizardliz ингэж хэлжээ гэд Лизийн дүрд орж нэг яриад тэгээд хүмүүс ингэж боджээ гэж тэр хүмүүсийн сэтгэлийн дүрд бас нэг орж ярих учраас намайг өөрийнхөө үзэл бодлыг хэлж ийн гэж бити тусгаж аваарай. Би бичлэгийн хамгийн төгсгөлт үзэл бодлоо хэлье гэж байгаа хэлэх болохоос биш наа нь хэлэхгүй шүү. Authenticity. You're now looking around for, will they like me? Is this approved by this person? They will never approve of you. You can lie flat on the ground and people will still tell you you're not flat enough. Гэж иймэрдүү маягтай ярьдаг заяа. Тэг ингээ ярьж байгаа юмнууд нь би ч нэр ямар тэнийг хоёрын хооронд юмнаас болоод өөртөө гутраад амьдралдаа гутраа яваадсан би те. Хүнд хэцүү нэг юм яах вэ гэсэн үед ийм л амархан байсан юм биш те гэж шийдэл болохоор тим юм ярьдаг байсан байгаа байхгүй юу. Тэгэд хүмүүс тэрэнд нь амар дуртай. Тэр Wizardliz ч бас ингээд TikTok дээр, Instagram дээр ингээ янз янзын рeel бичлэг хийн штэ. Тэгтээ ингээд гой байртай, машинтай, хөөхөн тэ гой хувцалсан, гой биетэй өөрийгөө хүндэлдэг тийм бичлүүд хийгээд тэг хүмүүс ингээд үнэхээр л ярьсан шиг үйлдэл үзүүлдэг. Ийм ярьж тэ одоо чинь нэгмэн өглөөний минут гэж бичээ хайдаг залуу бол чамаа хүртэх эрхтэй залуу биш. Тэр эрхтэй чиний төлөө ингээд ийм зүйл хийх ёстой, тэгжиж чи тэрийг үнэлэх ёстой гэж ийм ярьдаг хүн чинь нэрэл ийм хэмжээнд амьдрд юм байна да гэсэн бодолд хүрүүлэх. Тэнгүүтээ бас Wizardliz-ийн бага насны зүгээр нэг юмтэй дундаж айлын давхаргаас эсвэл баян айлаас гаралтай биш ядуу тарчиг амьдралаас гаралтай өөрөө бага насны талаараас нэлээд ярьдаг байхгүй юу? Бага наснд нөх юм бол аав нь ажилгүй, архичин, ээжийн зоддог, хүчрхийлэгч хүн байсан. Тэгээд ингээд ээжийн зодоод ээж нь явах ар гэрээ авч явахын тулд ганцаараа ажил хийгээд архиных нь мөнгийг олж ирж аавдан зодуулаад байждаг. Тэг ингээд айгүй ядуу тарчиг амьдралтай Wizardliz 3 настай байхад нь хажууд нь их чинь ингээд би одоо их чиж ална гэд амар ингээд хүчрхийл үзүүлээ те. Тэг Wizardliz миний их чи битээ алтай гэ уйлаа байж идэг ч юм уу. Тим хэцүү амьдралаас ийм те сайхан байртай машинтай өөрийгөө хүндэлдэг тим эмэгтэй болоод ингээд бусад охид эмэгтэйчүүд ингээд урам зориг өгдөг байсан хүмүүсийг бүр үнэхээр л хөөх ямар мундаг юм бэ гэж бахархаж бишрэхэд хүргэжсэн. За ингээд Wizardliz бас нэг удалгүй фэнүүдээ нэг гоё мэдээ дуулгасан хүнтэй танилцаад үерхэд сүү тавьсан. Oh my god. Wow. Ингээ хүмүүс бүр амар баярлсан заа.
хоолтой тий айгүй гой юм стандарттэй тий ийм лаг хүн яг л ярьдаг шиг тийм хүнтэй ингээд сүү тавиад одоо гой байгаах та гэд. Тэгээ тэнгуут ингээд тэр хоёроос хөөхөн контент бичлэг хийн. Одоо тэгээ харилцаандаа ер нь ямар зүйлийг уучлж болох юм. Ямар зүйлийг алтай гэж бодохгүйгээр уучлж болохгүй юм ч гэдэм үү. Тиймний талаар ярилцдаг. Тэр үерхэж байгаа найз залуу нь Ландон гэдэг нэртэй байсан байхгүй юу? Wizard Liz ингэсэн одоо миний энэ дагаа бүгж байгааз. Энэ ч ихтэй хав эртөөрөөс авсан бүгжүүлэлтэй. Ингээд амар ингээд нэг гой бүгж гайхалтай штэ. Ингэсэн зураг хийгээд тэгээ хүмүүс бүр сүү тавьчих. За хурим хийзэвэ гэд хэлсэн байхгүй юу? Тэгэд ингээд ер нь тэрнээсээ хойш өөрсдийнхөө relationship буюу хосын харилцааг олонд нээлттэйгээр дэлгэж гисэн. Тэр хоёр анх танилцсанаа ярьж байгаа байхгүй юу? Тэгэд Ландон гэдэг нь ер нь ямар хүн юм бэ гэх юм бол яг өөртөө 197 онд биш ээ 99 онд төрсэн 27 настай Америк залуу, Америк иргэншилтэй. Тэгээд Ландингийн хувьд гэх юм бол өөрийн гэсний технологийн компанитай. Тэгээд аюул амбицтай заяа ингээд подкаст орохороо манайх удахгүй Apple-ийг гүйцэж байгаа гэж ярьдаг. Тэгээд ингээ хүмүүс тийм л өөртөө ихтэй байгаа юм бах та гэж боддог. Тэрнээсээ гадна бас YouTube дээр ингээ Wizard Liz шиг юм бичлэг хийдэг заяа. Тэгээд ингээд ярьж байгаа юм нь ер нь Wizard Liz-тэй төстэй. Гэтэ юу ярьдаг вэ гэх юм бол за чи ингээд өөр чин урд нэг мэдхгүй гол нэг ч эсвэл тэр гол юу ч хийж болно те чи тэр голд юу ч хийж магадгүй учраас тэрнээс айж гин. Гэтэ чи харах өнцгөө өөрчлөөд хараад үз. Тэр гол дотор чулуу байна, цэцэг байна. Тэгэхээр чи ингээ мэдхгүй юмныхаа өмнөөс айх шаардлагагүй. Яг энэ шиг чи амьдралд хандаа. Амьдралд юу болоод чам дээр юу ирэхийг чи мэдхгүй дими айж хасаа илүү за сайхан юм болно гэж итгээд одоогийн цаг үедээ сэтгэлийн амар амгалантай байх хэрэгтэй. Гэж ингэж бас нэг юм урам зориг өгдөг. Тийм юм ярьдаг байсан хүн баггүй юу? Тэгэхээр ер нь ингээд нэг салбарын хүмүүс чинь нэгнээ мэддэг гэдэг тийм шүү дээ. Тэгэхээр Wizard Liz, Landa хоёр нэгнийгээ мэддэг байсан те. YouTube-ийн цаанаас ингээд энд нэг бас ийм ярьдаг эмэгтэй байгаа юм байна. Тэнд бас нэг тийм ярьдаг эрэгтэй байгаа юм байна да гэж мэддэг байсан маа. За тэгсэн чинь ингээд Liz ингээд нэг удаа ингээд онгоцны бодлоо энэ утастай юм. Ингээд утсаа ингээд хараа суучсан гинэ. Тэгсэн чинь ингээд Liz тэгин гайхаад дэш хараад Landon гэд. Тэг ингээд нэгнийгээ таниад анх удаа юм яриад уулзаад тэгээд ингээд тэр өдөржингөө хамт цаг хугацаа өнгөрөөгөө тэгээд ингээд үнэхээр зөв хүн гэдэг чинь цаанаасаа мэдрэгддэм маа. Тэгээд зүүн совин чинь чамд хэлдэм маа. Тэгээд ингээд би Ландонтэй байх үед миний орчны бүх дууч мэдрэг гэж алга болчдөг. Тэр хүн л яриад байдаг. Ямар гайхалтай агуу инээргүй. Яа. Ингэж ярьж мэрдэг заяа. Тэг ингээд хүмүүс тэр нь бүр амар гоё. Хөөх ямар гоё юм те ингээд онгоцны буудлын дээр байж захтай нисгээд өөр улс руу аялах чах та. За энэ хандад таарсан биз дээ. Тэгээ нөөт нь яг өөрийнх нь хүсдэг хүн мөн биш таарсан байна те. Тэг ингээд Liz чинь Landon айгүй хайртай. Ингээ хөөрхөн бичлэг хийгээл тэгэл би Landon-гийн тархинд үнэхээр хайртай. Хүн яаж юм ухаантай ээж болдог вэ гэл. Одоо эмэгтэй хүн чинь нэг юм ухаантай эрэгтэй хүнд айгүй дуртай байдаг да. Та нар тийм үү гэхгүй. Тэгэл ингээл айгүй яаж энэ хүний хаанаас нэм ухаан гардаг вэ гэтэл тийм ухаантай залуу гэл. Тэгээд ер нь Wizard Liz-ийг яг яагаад хүмүүс мөрөөдлийн залууг болтлоо гэдэг байгаа вэ гэхээр Wizard Liz-ийн хувьд мөрөөдлийн залуу ч юм уу те сайн хүн амьдралаа авч явах сайн залуу ир нөхөр гэдэг бол эмэгтэй хүнээсээ материалын мөнгө гаргуулахгүй амьдралаа авчдаг эрэгтэйний хэлнэ. Одоо Liz-ийн бас ингээ болцон зөвлөлт юм баггүй. Чи болцоонд явж байгаа бол тэр ширээн дээр өөрийнхөө энергийг, өөрийнхөө цаг зав те гоо үзэсгэлэнгээ авчираад очиж байгаа. Тэр эрэгтэй чинь чамаар мөнгө гаргуулахгүй байх ёстой. Чиний те ингээл ер нь бол амьдралаа авч явах эрэгтэй хүнийг хэр их мөнгө гаргаж байгаас нь харж болно. Сонсоход уулна тодорхой хэмжээнд зөв байж болох өнцөг. Тэгэд ингээд хүмүүс ингээд нэрээ тийм штэ те ингээд болцоо нэвчил яана 50 том болов энийх нь мөнгө би өгөх юм болов гэсэн санаа зовнилгүйгээр тэр эрэгтэй хажууд айгуугаа өөрийгөө эмгтээлээ мэдрээд тэр эрэгтэйд ингээд анхаарал цаг заваа зарцуулаад тэгээ байж хаа ингээд айгуу эмгтээлэг энергийн шинж юм биш те эмгтээлэг байх гэдэг чинь ер нь тийм эрэгтэй хүний хажууд л хүний эмгтээлэг зангаард юм шүү дээ гэж боддог ярианаас нь боддог болсон багмаа. Тэгээд ингээд Liz-ийн хувьд юм бол Landa ингээд 7 хоног болгонгоо цэцэг авчиж өгдөг айгүй романтик. Тэгээ өөрийнх нь ингээд байрных нь түрээсийг, машиных нь бензиний мөнгө зөнгө бүх юмыг асуулахгүй те. Энийг бензинээ гэрээ, энийг байрных түрээсэнд өгөөрэй гэд өгчдөг. Тэгээ сүү тавьсан бүгд чинь $100,000 үнэтэй тийм бөөч гих зэрэг. Ер нь бол яг л Wizard Liz-ийн хүсдэг эр хүн шиг эр хүн мөнгөтэй өөрөөр мөнгө гаргуулдаг тийм эрхтэйсэн байгаа. Өөртөө чицүү гэхэд. За тэгсэн чинь энэ хоёр ингээд танилцаад одоо ер нь ингээд өөрсдөө түүх мөхийг яриа яваад танилцснаасаа хойш 4 сарын дараа жирэмсэн болсон байгаа Liz. Та нар ингээд
би ингээд одоо нөгөө нэг юм жишээ авч ярих юм бол зурнуудын угаасаа бичлэн дээр харуулж байгаа шүү зөө. Тэр ингээд жирэмсэн зураг мөрөнд байгаа гэсэн. Тэр харж байна шүү. Тэг ингээд жирэмсэн болсон. Тэр үед нь хүмүүс ингээд амар сайн зовсоохгүй. Хүү Лиз ч өөр амар хашир, эрэгтэй хүмүүст амар юм шаардлага тавьдаг хүн байж, ийм хурдан танилцаад 4 сар болонгуудаа хүний таньд жирэмсэн болно гэж байт юм бах та. Төлөвлөөгүй юм болчихоо да гэд. Тэгсэн чинь Лиз өөрөө болохоор юу гэжсэн бэхээр би өмнө ингээд удаан харилцаанд байж үтсэн удаан хугацааны. Тэгээд тэр үед бол ингээ яагаач энэ хүнтэй суухан зөв юм байна. Энэ хүний л хүүхдийг ингээ те гаргаад төрүүлээд бит хоёр хүүхдтэй болох нь л зөв юм байна гэсэн юм мэдрэмж зүүн совь надад огт төрж байгаагүй. Лайндан дээр надад тэр мэдрэмж үнэхээр их төрсөн болохоор өөртөө итгэлтэйгээр бит хоёр харилцаагаа нэг алхам уршлууллаа. Тэгсэн чинь Лиз маань дахиад 4 сарын дараа 4 сартай жирэмсэн бахта араараа тавилсан. Тэгэд араараа тавиулна гэдэг нь ямар нэгэн байдлаар Лайндан физикалтэй бие мах бодийн харилцаанд өөр хүнтэй ороогүй. Тэр нь яасан бэ гэх юм бол энийг Лиз өөр өөр илчилж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд Лайндан нэг эмэгтэйтэй Snapchat-аар бичсэн чатанд би эдрийн гүйлгэж чинь. Тэгээ ерөнхийд нь ярих юм бол өнгө цай Лондонгоос ирлээ. Одоо Нью-Йоркоос Даллас руу явнаа. Тэгээд чам төлөлгөө байгаа юу гэх. Wizard Lizzy-г сүү тавьчихсан ийм инфлюенсер те ийм эмэгтэй гэдэг Лайндан энэ хоёр чинь өчнөө контент бичлэг хийж байгаа 10 гаруй сая дагагч нь олон улс даяар байгаа штэ мэдж байгаа. Тэгээд нөгөө эмэгтэй нь гайхаад ингээд do you have plans гэж чам төлөвлөгөө байгаа гэхээр нэм болцгоод ам сонсогдож байгаа штэ. Тэг ингээд юу вэ чи гэрэлцсэн хүн бидтэй гэсэн чи үгүй энэ амар төвөгтэй холын зайн интернетийн харилцаа гэрлээгүй. Айгу төвөгтэй асуудалтай. Гэтэ хав чинь яг надтай ингээд уулзах юм бол би чинь ингээд амьдаараа тэг хүнээрээ байж байгаад ингээд тайлбарлаад өгөө. Тэгсэн чинь нөгөөт нь үгүй би ийм балер гэрэлцсэн эрэгтэйтэй ингээд наагур цаагур ингээд болцсон ингэж наашаа цаашаа гарахыг хүсэхгүй байна гэдгсэн чинь гэрлээгүй гэд. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй нь ингээд нөгөө тэр хоёр чи бичлэг хийжсэн тэг бичлэн дээрээс нь ингээд нөгөө эрэгтэй чи ийм хормын хуруунд дээрээ хормын бүүч зүсэн байгаа штэ сүм бүүч. Тэрийг ингээд ECS хийгээд харуулсан чинь наа чин зүгээр бичлэгийн төлөө зүүсэн бүүчөө. Тэгэхээр хоёрын энэ хосын харилцаач худлаа юм уу гэ эмэгтэй асуусан чи яг ч худлаа биш л дээ. Гэтэ бас гэрэлцэн биш л дээ. Энэ жоохон төвөгтэйг ингээ булзааруулаад байгаа хгүй. Тэнгүүтээ нөгөө чи ингээ чүр натаа уулзмаар аа мó уулзмааргүй аа мó. Тийм бол чи анханасаа яах гэж энэ хоёр бас нэг гадуур таарал тэгэл ингээ Snapchat-аа солилцсон юм шиг байлээ заяа. Одоо Америкт Snapchat чинь бидний Instagram шиг айгүй юм түгээмэл ашигладаг баггүй юу? Мессежтэй шин. Тэгвэл чи тэр үед яга надтай хамт тэр үед хамт юм ярьж байсан гэдсэн чинь нөт нь юу яриад байгаа юм бэ? Манай найз залуу намайг дуудаа. Тэр аваар явж таарал тэгээ хамтаа юм ярьсан шүү дээ. Гэсэн чи би чамайг тэр үед найз залуутай гэж мдээгүй шүү дээ. Гэсэн чи нөт нь чи тэгээ өөрөө асуугаагүй үстэй. Зүгээр л би чамайг нөхөрсөг байгаад ингэж бодсон гэд. Тэгсэн чи нөгөө лайнд нь чи за би ихтэй бас тийж байгаа зөө. Яг гэрлээг байгаа л тэгтээ гэрэлж магадгүй. Тэнгүүт ингээд за би ихтэй хав гэрлээгүү байгаа ч гэсэндээ нэрэ харилцаанд байгаа юм чинь чам руу бичих ёсгүй байсан мэн миний буруу. Гэтэ хав чи уулзмаар байвал уулзаа тайлбарж өгч болно шүү заяа гэд. Тэгээ нөгөө эмэгтэй нь ингээд тэр чатлсан скриншотоо Wizard Lizzy руу явуулаад тэгээд Liz ингээд за окей чи намаа ингээд араар тавилаа читлээ одоо боли гэд. Тэгсэн чи хүмүүс юу гэсэн мэхээр хүү на Лайндан ч зүгээр л хүн рүү чат битсэн биз дээ тий. Тэгээд ингээд тийм бие мах бодийн харилцаанд ороогүй байх яагаад ингэ те намайг араар тавилаа гэд төрөн зан гаргаад байгаа юм бэ? Хүүхдээ бодож чи үлдээчээ гэв. Тэнгүүд Wizard Lizzy болон Wizard Lizzy-г дэмжиж байгаа хүмүүс нь юу гэсэн бэ гэхээр үгүй ээ. Эрэгтэй хүн сэтгэл нь байхгүй үедээ өөр эмэгтэйг хайдаг. Тийм байхад сэтгэл нь байхгүй байхад тэрийг угаасаа араар тавил гэж үзнэ. Хичнээн тэр хүнтэй бие мах бодийн харилцаанд ороогүй байсан ч гэсэн эхнэрээ хөөрхөн гэж харахаа болцсон. Эхнэртэй цаг зав зохицуулахаа болцсон. Тэнгүүтээ тэрийгэ хэлэхгүй худлаа дотроо нуугаад хамт байгаа юм шиг жүжиглээд ингэж ашиглаж араар нь тавьж байна. Тэр хоёр ингээд салаад сүүгээ туслаа. Тэгээ шууд Wizard Lizzy за окей. Би энэ сүм бүгжийг $100,000 зарна. Тэгээд энэ $100,000 ганц би ээжүүдэд хандуулнаа. Хизээч би cheater те юм араар тавьж худлаа ярддаг ийм хүнийг би уучлж чадахгүй гэдгсэн. За тэгсэн чинь манай Лайндан сторигээ гарч ирж байгаа маа Instagram-д. Ингэж мэгтэй. Like, I'm not going to come on here and ask for your forgiveness. I'm just going to come on here and ask for understanding. Би яг танаас уучлахгүй би угаасаа уучлахгүй. Гэтэ эн чинь ингээд санамсаргүй алтай байсан байхгүй юу? Би ихтэй үнэхээр тэр хүнийг араар нь тавиагүй штэ. Та нар баг ямар сүртэй өмөртэй ингээд. Тэнгүүтээ ингээ хүмүүс бүр гайхаа зөө. Хүүшээ эн чинь мэдрэл муутай юм уу? Энэ яг хинээс уучлахгүй байх гэдэг юм бол гэсэн чи тэн дээр одоо тий
Лиз намайг уучлаарай, хоёул буцаад нийлье гэж Лизээс уучлага өгөө. Манайхаа уучлаарай гэж тийм уучлага өгөө. Зүгээр л зүгээр алдаа байсан юм да. Тэгээд ингээд нэг олигтой болог байх чи л өөрөө баг маягласаар агаал салчлаа да. Ухаан юм ярьсан. Тэгээ хүмүүс бүр наа чин зүгээр юу яагаад юм шиг хөрхи Лизтэй гэрлэнгээ горцсон байсан. Тэгээд гэрл чадаагүй өөртөө уучлах угаад байгаа юм шүү. Өөртөө зориулж хийгээд байгаа юм шүү ч гэж ах шиг заяа. Бүр ингээд балаа юм хийгээд хилээд яваад байгаа байхгүй цаатах нь. Яг Wizard Liz нөхөртөө сүүц залуудаа араараа тавиуллаа гэж ах үед энэ Wizard Liz-ийн crack-ыг анзаарч гисэн. За энэ crack гэдэг нь юу гэх юм бол одоо яг ингээд нүүрийн кремдэнгүүд нэг муухай барцаага хагардаг та. Тэр өөс юу гэсэн үг зөө одоо нэг юм хагархаа. Тэгэхээр Wizard Liz ч одоо олон нийтэнд те эрэгтэй хүний талаар ийм ойлголттой байдаг. Тэрийгэ дагаж би одоо ийм сайхан харилцаанд байна. Би угаасаа ингээд ийм мундаг эмэгтэй гэдэг ийм дүр төрхөөр олон нийтэд харагдж байгаа. Тэнгүүт тэр дүр төрхнийх нь зүүсэн баг нь хагараад crack хийгээд жинхэнэ төрх нь харагдж байгаа гэсэн үг. Тэг хүмүүс эндээс одоо би өөс юудын те харж эхэлж байна гэсэн аахгүй юу. Хүмүүс юу гэж хэлж байгаа вэ гэхээр Wizard Liz-ийн нэгт өөрийнх нь буруу. Яагаад гэх юм бол нэгт Wizard Liz-ийн үг үл хоёрын зүрх гэдэг шиг бүр үг хоёрын зурдаг байсан. За ингэж жишээ авч байгаа байхгүй юу? Эхнийх нь гэх юм бол нэг бичлэгэн дээрээ хитгэн метэн заатай ийм хоёр юм хэлсэн. Бити материалын зүйлийн араас хөөцөлдөө материалын зүйл хизээч чамаа аз жаргалтай болохгүй. Тэнгүүтээ хитэн метэн дараа болохоор юу вэ? Чи одоо нэг юм уу? Тэ өглөөний минь хонгор минь гэсэн текстэнд уяраа байж байгаа юм уу? Тэнд хайрлуулж байгаа мөртлөө давхар Bentley ахуулаад, Diamond ахуулаад сайхан амьдарч байгаа зөндөө эмэгтэй байна. Би тэр эмэгтэйчүүдийг бүр танина, мэднэ. Тийм байхад чи ийм өрөвдөлтөй амьдрахаас ихчээч, тэ? Чи хайрлуулж байгаа бол материалын юм бас ав. Ингээ бэлгэнд булагдаа байж ах хэвээр гэх. Тэг хүмүүс бүр гайхдаггүй. Хайш юм бэ? Тэг материалын юм хөөгчийн хүнийг аз жаргалгүй болгох юм уу? Болгодгүй мүү? Болгод юм уу? Тэ тийм одоо хүнтэй ингээ аз жаргалтай байх нь чухал юм уу? Ингээ чи бэлэг өгж байгаа болохоор би аз жаргалтай болох нь чухал юм уу гэх. За нэг юм асуудалтай аргумент. Дараах нь гэсэн чинь хэрвээ надад ашиггүй л би чиний төлөө юу ч хийхгүй. Энд дээр хүмүүс маш их ач холбогдол өгж байгаа. Яагаад гэх юм бол Wizard Liz-ийг дагдаг хүмүүсийн 90-80% нь охтууд. За тентгийнх нь бараг 60-70% нь өсвөр насны охтууд болон өөрийнх нь 20-од насны дөнгөж амьдрал төхөл тавьж байгаа ямар нэгэн байдлаар хангалттай туршлагагүй тийм эмэгтэйчүүд байгаа. Тэнгүүд тэр хүмүүсийн үзэл бодолтой одоо ялангуяа өсвөр насны охтууд нөлөөлөхөд амархан штэ. Надад ашиггүй юмд би өөрийнхөө энерги хүч цаг завыг зарцуулж яах юм гингүүд нөгөөдөл чинь яг ингээ хальт бодонгууд нэрээ тийштэй. Тэгээ заавал би ингээд энэ хүний төлөө ингэж хичих шаардлага байна уу гэсэн юм бодол үүсгэр байгааз. Гэтэ яг бодоод үзэх юм бол хэрвээ хүн ашиг хараад хүн болгонтэй ашиг харж харилцаж үйлдэл хийж явах юм бол хүний мөн чанар байх хэрэг юу байна? Тэр чинь хүн байх мөн чанараа алж байгаа хэрэг биш юм уу? За тэгээ бас амар сони юм нь юу гэж хэрвээ тэр хүн чамд ямар нэгэн байдлаар мөнгө өгөөгүй л бол тэр хүний үзэл бодол чамд хамаагүй. За энэ нь одоо өөрөө юу гэж тэрийг тайлбарлаж байгаа гэхээр Liz наа чи юм штэ тэр чи юм штэ гэх хүн чамд надад заах гээд эхлүүл би ингэдэг. Чи юу вэ хинбэ? Чи миний түрээсийг төлдөг үлүү би төлдөг үлүү? Чи надад мөнгө өгсөн юм уу? Өгөөгүй ээж чиний над үзэл бодол чи надад түй чамаагүй зүгээр дугаа бай. Юу гэсэн үг вэ те? Чамтай ярихын тулд чам зөвлөө одоо ингээл найз нөхөр дисквал ажлын талбар дээр энэ зүгээр юм шүү ингэ чимсэн гэсэн заавал зөвлөгөө өгөхгүй санал бодлоо илэрхийлж яхад чи надад мөнгө өгөмж чи дугаа. Би өөрийнхөө байрны түрээсийг өөрөө төлөө явж хахад чи илүү штэ. Ийм жоохон сонин асуудал байгаа гэж хүмүүс тэгж байгаа байхгүй юу? За бас нэг одоо асуудалтай санагдаж ирсэн үзэл бодол нь юу вэ гэх юм бол сайн эрэгтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэх юм бол сайн эрэгтэй хүн гэж мөнгөтэй баян хүнийг хэлнэ. Хальт дурсан штэ ингэ. Эмэгтэй хүн ямар нэгэн байдлаар эмэгтэй хүнээс мөнгө гаргуулахгүй бүх юм аваа явчихдаг байх хэрэгтэй гэд. Тэнгүүт Лизийн хэлдэг юм нь юу вэ гэх юм бол мөнгөгүй эрэгтэй хүн ингээд арчаагүй байд юм аа. Чи ингээд нэг мөнгөгүй ядуу эрэгтэй хүнд гомдож араараа тавиулаа байж хаар баг ингээд мөнгөтэй хүнд гомдоод бэлэг аваа байжсэн дээр ухааны юм ярьдаг. Тэгээ тэр нь бол одоо өөрийнх нь харилцаан дээр буруу зөвлөгөө байсан гэдэг нь харагдж байна гэж хүмүүс хэлж байгаа. Яа гэх юм бол Ландон ч гэсэн өөрийнх нь мөрөөдлийн хүн байсан шүү дээ. Бүх юмын төлдөг те байрныхын түрээс мүрээс өөрийнх нь өмнөөс юмын төлөөд өгдөг. Тэгсэн мөртлөө ийм зүйл хийж байна. Тэнгүүтээ бас өмнө Лизийн ярьжсэн нэг юм хүмүүс ингээд амар зааж те point out хийж хэлсэн, дурдсан. Тэр нь юу вэ гэхээр бид хоёр муудалцаад
Тэгээ би ингээ бүх юмараа блоклцсон байсан. Тэгсэн чи ланд над руу $10,000 шилжүүлэхээр нь би за Тэ надад зүгээр нэг юм уучлаар ижлээгүй, надад зүгээр юм бэлэг сэлт өгөөгүй $10,000 өгсөн юм чин би түр уучлаад боломж олохыг доо гэдэг би тэр буцаа нийлсэн гэд ярьжсэн. Тэгээд одоо тэрийг харахад нэрээ амар сонин үзэл бодолтой тэрэндээ ингээд амар те delusional төсөөллөөрөө те ланд мөнгөтэй л хэмжээ сайн залуудаа гэсэн бодлороо ингээд бусад red flag ч юм уу те ямар нэгэн болохгүй зан чанарыг өгөөсгээд харахгүй яваадсан байна. Тэнгүүтээ бас нэг ярьсан юм нь юу гэх юм бол ланд нь жоохон юм хартай, possessive те ингээ намайг иршээлтэй байлгах дуртай төрлийн хүн. Гэтэ эмэгтэй хүн болгоно л ер нь харилцаа болгон ч л юм байдаг үстэй. Гэсэн зүйл ярьсан байсныг хүмүүсээс анзаараад тэгээд хэлж байгаа байхгүй юу. За хартай байх, хүнийг иршээлтэй байлгах хоёр тун хитрээд эсвэл хурц хэлбэрт шилжих юм бол энэ маш токсик, маш хортой харилцаа болж хувирдаг. Тэрийг лиз хүмүүс зөвлөгөө өгдөг хүн мэдчихсэн мөртлөө мөнгөтэй юм чиндээ одоо энэ хүн надад $10,000 муудалцаа шилжүүлж яхад ийм юм би тисчи да гэсэн байр сууриас харж исэн байна гэд. Ер нь бүх юмыг материаллык зүйлээр хүлээж авч мөнгөтэй хүн сайн хүн чи мөнгө авч ивэл болж ин чи eat girl те сайн охин минь go те өстө үзүүлээд өг. Чи хэрвээ эрэгтэй хүнээс мөнгө салгаж чадахгүй бол чи гэсэн ийм үзэл сурталыг ер нь ингээд тарааж исэн байх штэ хэдүүлээ одоо ойлгож байна. Тэгээд энэ нь буруу байгаа болохоор л одоо амьдрал нь ямар байгааг хартаа гэд тэгж байгаа. Тэгэд хүмүүс болохоор бас тэгсэн ямар муухан бэ та нар тий. Одоо би сая бол дандаа тэр хүмүүсийн өнцгөөс ингээд яг тэд нар ямар өнгө аястай хэлсэн нэр нь хэллээ штэ. Би өөрөө лиз дургу болохоор ингэж байгаа юм биш шүү. Тэгэд нөгөө хүмүүс нь болохоор та нар ямар муухан юм бэ те. Хідүүлэн ингээд хэцүү зовлонтой те ингээд яхаа мэдхгүй үед за яхаа wizard лиз жоохон юм сонин юм ярьдаг байсан юм. Та нар өөрсдөө шүүлтүртэ хүлээгээд авчихгүйсэн. Тэрнээс гадна бидний хэцүү үед wizard лиз бидэрт ингэж өөрийнхөө яриагаар тусалж исэн байхад хідүүлэн ингээд wizard лиз араараа тавилаа ганц би ээж болцсон. Тэгээ тийм байхад нь дэвслэх ёсгүй штэ. Тэгээд wizard лизийг ойлгож болохоор яагаад гэх юм бол wizard лиз айгүй хүнд хэцүү тарчиг амьдралаас гаралтай болохоор одоо багтаа ингээд өсөж үдсэн хүн өсөглөн дахиад мэдрэхээр нэг муухай байдаг шүү дээ. Дахиад нэг тэр амьдралын тойроос гараагүй байгаа юм шиг тийм мэдрэмж авт юм аа. Тийм болохоор wizard лизийн хувьд мөнгөтэй хүн өөрт нь юм аюулгүй мэдрэмж төрүүлдэг. Яаж л би өнөөдөр хоосон хонохгүй ходоод дүүрэн хонж штэ. Яаж л би дулаахан гэрт хонж штэ гэдэг бодлороо талархаж хүлээж авдаг байсан бэлхүү дээ гэд. Тэнгүүт энийг бас wizard лизийн талд байсан хүмүүс нь ингээд тэгж хийсэн үнрүүг гайхаад хөөе би ч гэсэн тийм амьдралтай байсан. Тэглээгээд миний хувьд мөнгө бүх юм биш байна. Тэгэхээр наа чин 100% тэр хүний сэтгэлгээний асуудал гэж хэлж байгаа. Тэгэд хичнээн ингээд ямар нэгэн байдлаар ядуу тарчиг өссөн байлаа гэд яг тэрэн шиг хүн болох хүн шаардлагагүй. Би ч гэсэн ингээд бүр ингээд амар хүчрхийлэгч аавтай ээжтэй байгаад зөндөө өсөж үтсэн ч гэсэндээ би хизээч одоо ингээд мөнгөтэй эрэхтэй сайн хүн гэсэн үзэл бодолтой байдгүй штэ гэд хүмүүс бас тэгсэн. Одоо өмөрж байгаа хүмүүс нь юу гэж хэлж байгаа гэхээр яг үүндээ та нар өөрсдөө wizard лизийн орон тавиад үз. Та нарын төсөөллийн цагаан морьтой ханхуучин урчин гараад ирэхэд хинч хөөх гэж бодоод яг л адилхан зүйл гарах байсан. Харин ч wizard liz тэр эрэгтэйг байгаагаар нь хүн байснаар нь тийм их хайрлаад бүр ингээ хүүхдийн тэ хэмжээнд тэр хүнд итгэсэн байна. Харин wizard liz-ийн буруу биш ландингийн буруу. Ягаад араар нь тавьсан тэр эрэгтэйг та нар ярихгүй байгаа гэд. За энэ дээр нь болохоор бас хүмүүс хит хитээсээ хуваагдж байгаа. Ягаад лиз дээр ингэж байна гэхээр эмэгтэй хүн араараа тавиулаад ингэж байгаа нь ягааш тэр эмэгтэй буруу биш. Хүнийг хайрласныхаа төлөө өөрөө өвдөн гэдэг тэр хүний хүртэх зүйл биш. Гэхдээ лиз өөрөө хүмүүст ингэж чи ийм байх ёстой. Бидрийг наад лиз чинь доромжилдог байсан. Чи мөнгөгүй эрэгтэйтэй өнөөдөр байснараа чи бол арчаагүй байна гэж хэлдэг байсан эмэгтэй өөрөө мөнгөтэй хүн сонгоод ямар байгааг нь хараач. Тэг ингэж үнэхээр тэр ярьж байгаа юм нь бодит амьдралаа хэрэгжих боломжгүй бол хүмүүс тэгж худлаа итгэл найдар өгч болохгүй. Би ч одоо ингээ бас гоо сайхны юм бичлэг хийдэж штэ илүүдлээсээ яаж авах уу, хагнасаа яаж салах уу гэд. Тэнгүүтээ одоо өөр дээрээ чи авал энэ хүмүүсийн өнцгөөс би өөрөө хагнасаа салахдаа тэр бичлэнээр дурдсан аргаа ашиглаагүй байж зүгээр ChatGPT-гээр ч юм уу те эсвэл зүгээр нэг иймэрдүү байх та гингүүтээ ингээд ийм ашиглаа би бүрэн салсан гэд худлаа яриад яваад иж болохгүй үстэй.
Би өөрөө эпилейтерээр үсээ авдаггүй бэ. Тэ сар болго ингээд лазер ч юм уу ваксанд ордог байж ингээд ер нь бол вакс яг дайжуулдаг. Гэтэ эпилейтер зүгээр шүү гэд. Тэнгүүтээ өөрөө тэр эпилейтерээ зараад байвал бас эвгүй те. Ийм жишээ авч байгаа. Тэгэхээр олон нийтэд харилцаж байгаа олон охтуудтай өсвөр насны охтууд шинэ амьдралд хүрэл тавьж байгаа шинэ охтуудтай харилцаж байгаа хүн үг үллээ цэгнээд зөв юмд уриалж авах хэрэгтэй. Яагаад гэвэл наадах чи ингээд энэ л өстой мундаг хүн шүү гэд бодоод авцсан хүний үзэл бодлыг дараа нь үүсэх хэцүү байд юм аа гэд. За ямар ч ч ингээд лизэд буруу гэж байгаа хүмүүс ийм байр суурьтай байна. Ландд буруу гэж байгаа хүмүүс ийм байр суурьтай байна. За ландд буруу өгөх бас нэг шалтгаан юу гэхээр лиз сая сүүлийн үед гарч ирээд ингээд дахиад илүү мэдээлэлүүд хийсэн байхгүй юу сайхан. Тэгээ ер нь баг тэр мэдээллээс нь олж би энэ бичлэг хийж байгаа. Тэгээ тэр нь юу вэ гэх юм бол ландд чин Америк иргэншилтэй Америк хүн хүүн Америкт төрсэн болохоор бас Америк иргэншилтэй болж байгаа. Тэгсэн чинь Wizard Liz Америкт байжсэн чинь визагийн хугацаа дуусаад одоо Ландон хүүгээ Америкт лизинг гэрт амьдраад байж байгаа гэд. Тэрнээсээ болоод ингээд Wizard Liz бичлэг хийгээд одоо надад Америкт байна, миний виз гарахгүй нэгэд тэгээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр үедээ одоо ингээд Ландонгийн хурамч юмнуудыг илчилж эхэлсэн. Тэгтээ юу гэсэн мэхээр амар лаг технологийн компанитай гээд томроод идэх хүн чинь наад компани өрөнд орсон бүтлгүүцсэн. Тэгээд би ингээд Ландонтэй одоо эхэндээ Ланд ингээд хамгийн юм төлдөг байсан ч гэсэндээ би сүүл рүүгээ те ингээд бүх юмд ингээд өөрийнхөө мөнгөөр ингээд бүх юмаа битэрийн харилцааныхаа хэрэглээг ингээд даагаад төлөөд явсан. Наа ч юм бол айгүй балиар надаа ингээд мөнгөтэй гэж худлаа хэлсэн personality faker буюу хин нэгний төлөө зан чанараа худалаагаар бүтээдэг тийм хүн. Яг үүндээ баян жиш бүр юм балиар ядуу broke те ийм арчаагүй эрэхтэй байсан бэлээ гэл амар ууртай хэлээл. Тэгээд тэгсэн чи хүмүүс тэгж байгаа юм л та. Тэгээд тэрнээсээ болоод би ингээ хүүхдтэр очиж чадахгүй байна, ингэж чадахгүй байна гэд. Тэгээд яг энэ асуудал нь үнэхээр харамсалтай байна Лиз. Одоо хүүхд асран хамгаалахыг эрхийн ханд асуудлыг тэг шүүхтэр ч юм уу ингээд шийдүүлж чадахгүй байгаа юм байна. Гэхдээ юу гэж чи өөрөө шимэгч байсан. Чи өөрөө анх Ландон мөнгөтэй болохоор нь сонгочоод Ландон ингээд өр мөрөнд орох хэцүү байхад нь өөрөө мөнгө зарцуулсанд одоо юунд уурлаад байгаа. Ландон яг чиний анх гарч исэн зангалч хамт буцаагаад гаргасан чинь чи ингээд гомдлоод штэ гэж үзэж байгаа хүмүүсээс байгаа. Одоо бас хүмүүс аюу муухай мó. Тэгээд Лиз ч амар шоолоод байгаа байхгүй юу. Лиз ингээд Ландонгаа инглээ магтаал манай хайр ингэдэг тэгдэг манай сүү залуу гэлт тэгдэг байсан гэсэн штэ. Тэгээд нэг удаа ингэ хэлсэхгүй. Йоо надад бүр ингээд 4 бишээ 50 хуудастай илүү 50 хуудастай ном бичиж бишээ юу блэ 26 хуудас ч илүү 50 хуудас ч илүү тийм хуудастай бүхэл бүтэн ном над зориулж бичих өгсөн хүн миний араар тавина гэж би хизээж бодож ирсэнгүүгээ. Тэгээ нөгөө номоо харуулж байгаа хгүй тэл хүмүүс бүр тэгээ Лизэд хайртай байх шалтгаан ч юм уу те тийм ном бичих өгсөн хүн хөөх ямар их сэтгэл гаравайгаа харсан чинь нөгөөх нь ном биш. Чам зүгээр ийм зураг наацсан те гэтээ яг сэтгэлтэй. Гэтээ чи тэрийг бүр ингээ надад бүр ном бичиж өгсөн гэж хитрхи хүлээж авсан чи айгу буруу байсан байна гэд. Тэгээд энэ хоёрын харилцааны тэр танилцсан тохиолын хүмүүс ингээ эхнээс нь бодоод үзээд тэгээ бас дахиад тэр crack OS-үүдийг харваа. Танилцаад 24 цагийн дотор би чамд хайртай гэж Ландон хэлэнгүүт нь Wizard Liz гэж бодчихсон гинэ. Тэнгүүт хүмүүс юу гэж байгаа гэхээр за одоо би өөр төр чаад ирчин. Би ингээл нэг хүнтэй те тэр хүн миний араас гүйж байгаа биш зүгээр ингээ хин харилцсан танилцах те цаашаа харилцаа үргэлжлүүлэх сонирхолтойгоор нэгнтэйгээ танилцаад 24 цагч болоог бах те надтай нэг өдөржингөө байчаад орой намаа нэг хүрэж өгч явахдаа би чамд хайртай гэдэг юм бол би ямар бэлэр худалж хуурамч те сурцсан гар байл гэж бодно. Гэж хүмүүс тэгж байгаа байхгүй юу. Тэгж явах тань Wizard Liz анж гайгүй мөнгөтэй юм чинь надад хайртай нүний юм байна гэж ботсон юм уу хаашаа ингээд. Тиймэр дүү зүйл хэлж илээ. Тэгээд дөнгөж танилцаа 4 сар болчоод жирэмсэн болсон хүн шүү дээ. Wizard Liz-ийн бас нэг сонин юм нэх юм бол чи бити бод. Хүн чинь ингээ хичнээн тэнэг байсан гэсэн тэрхээр бодох хэрэгтэй байхгүй. Тэг хичнээн эсвэл мөнгөнд дуртай байсан гэсэн. Тэнгүүт Wizard Liz ингээд ерөөсөө юу ч бити бод. Битээ тэр талаар ингэж нухацтай ингээ гүн тархиараа бод. Чи зүгээр мэдрэмжээ даг, зүүн совингоо даг. Тэгээ Wizard Liz тархиараа бодохгүй зүүн совингоо дагаад ирсэн газрыг хартаа, одоо байгаа байдлыг хартаа гэж хүмүүс ярьж байгаа. Бас нэг юм хэмээл Wizard Liz сүүл нэг бичлэг хийхдээ 26 таа өөрийн гэсэн машинтай, хайртай хүүтэй, байшинтай хахад болоодоо ухааны
рил хийсэн байсан чи хүмүүс ингээд интернетийн хүмүүс чи амар шүү дээ ингээд тэрийг ухаж олоод тэгсэн чи тэр байр нь ландингийн нэр дээр түрээсэлж байгаа байр. Тэнгүүтээ тэрийг бас ингээ худлаа ярьсан. Би ингээ 26-т өөр ингэсэн байртай байх үед мүү гэдэг. Тэнгүүт яг үндэ анханасаа Wizard Liz Ландон хоёр ч хоёулаа л хурамч хийсэн шүү дээ. Liz ч бас нэг юм амжилтанд хүрсэн юм мөнгөтэй эмэгтэй шиг харагдаад байдаг. Яг үндэ тэд нар ингээд өөрийнх нь өөрөө нөгөөний эмэгтэй хүн чинь хувьдаа мөнгөтэй бай гэдэг хүн чинь өөр ингэсэн мөнгөгүй. Ягаад гэвэл Wizard Liz ажил хийдэггүй. Тэг хүмүүс ингээ гайхдаг гэсэхгүй. Liz ингээл чи өөр ингэсэн мөнгөтэй бизнес хийгээд идэм мөртлөө юу хийлж өгдөг заяа. Тэгсэн мөртлөө ингээ мөнгөтэй гадаг. Тэгсэн мөртлөө одоо 9 to 5 буюу одоо бид нар ингээд өдөр 8 цаг ажилладаг те ингээ 9-с 5-ын ажил байна шүү дээ. Тим ажил хийдэг би эмэгтэйчүүдийг ойлгодгоо. Чи зүгээр ингээд сайн хүнтэй буюу баян хүнтэй болоод сайхан амьдарч болох үед л яагаад чи 9-с 5 хүртэл өөрийнхөө энергийг зарцуулаад байгаа гэж хэлдэг хүн өөрөө мэдээж ямар ажил хийх вэ тийм үстэй. Гэтэ яг платформудаас мөнгө олдог байх л та. Гэтэ байшин авах хэмжээний мөнгийг тийм богино хугацаанд олж чадна гэж бодохгүй байх гэж хүмүүсээс хэлж ийсэн. Тэгэхээр ер нь анханасаа Ландон ч гэсэндээ Лизийг өөрийн болгохын тулд би аягуулаа мөнгөтэй гэж худлаа хэлээд яг үүндээ дампуурсан байсан шүү дээ компани хэлж ийсэн. Лиз ч гэсэндээ хүмүүсийн итгэлийг олохын тулд би өөрийн гэсэн машинтай, өөрийн гэсэн худалдаж авсан байшинтай гэж хэлсэн чинь тэр байшин яг үүндээ түрээсийн байр болох нь ингээд батлагдсан байгаамаа. Би энэ дээр бол үнэхээр ямар ч үзэл бодлого байгаа. Зарим юм дээр заавал аль нэгнийхэн талд орох гэдэг шаардлага байхгүй гэж би боддог хгүй. Зүгээр л энэ эмэгтэй үед ийм болсон юм байна да. Энээс нь энийг авахыг аваад хаях нь хаяа да гэсэн бодолтой байгаа. За авах юм нь юу юм бэ хэм бол тийм чи үнэхээр өөртөө ихтгэлтэй байх хэрэгтэй. Эрэгтэй хүнээс санхүүгээрээ хараад бос байх хэрэгтэй тий. Заавал ингээд баян нөхөртэй сууж чи сайхан амьдрах биш. Өөрөө баялагийг бүтээх тийм эмэгтэй байх хэрэгтэй. Чи 10 жил чамайг аав ээж чинь сургаад өглөө. Их сургууль сурах боломж байна. Чадвал сураад төгс. Яаж иж байгаа их сургуульд ороод сураад төгс. Өөрийн гэсэн эзэмшсэн мэрэгжил, өөрийн гэсэн тархи толгойд байгаа мэдлэг гэдэг чинь шал өөр зүйл байдаг. Тэгэхээр тийм зүйлтэй болох хэрэгтэй. Тэгээ хүмүүсээс тэгжсэн. Одоо Wizard Liz-ийн хүрсэн байгаа амжилт мөнгнүүд нь бүгдөө нөгөө нэг өмнө өрчсөн баян эртэйчүүд тань авч өгсөн юм гэд. Тэгээ Liz болохоор өмнө угаасаа дандаа 19-т байхдаа өөрөөсөө хит ах Дубайч илүү Араб тийм ийм хүнтэй ингэж үерхчихсэн. Тэгээ нөгөө хүн ингээ айгүй баян байсан болохоор бүх юм даадаг байсан гэсэн юм ярьжсэн. Тэгэд хүмүүс зөндөө хэлжилээ. Лизийг яг үндэ Дубайд яачны охин гэдгээр нь бүгд мэднэ. Дубайд байдаг хүмүүс мэддэг. Тэгээ яачны охин гэдэг нь юу гэсэн үг вэ гэх юм бол одоо яач гэдэг чинь тансаг зэрэглэлийн юм хөөрхөн жижигхэн даруулт хөлгөн онгоцтой ив ч юм уу те байгаа. Тэрийг угаасаа үнтэй юм чин баян хүмүүс авч таараад тэнгуут ингээд баян хүмүүс уургалах сонирхолтой охтууд одоо нүү тэгдэж штэ ингээ гольфийн талбайд явж идэг, үнтэй фитнест явж идэг гэдэг шиг тийм яачин дээр байж идэг. Тэгээ тэндээсээ ингэж баян эрэгтэйчүүдийн хараанд өртөж уулздаг. Тэрнээс биш үнэхээр өөрийгөө хүндлэлтэй эмэгтэй хүн бол заавал тэг шаардлагагүй өөрийн сонирхож байгаа эрэгтэйд боломж олгоно штэ. Өөрөө тэр эрэгтэйчүүд байгаа газар гүйчиж удах шаардлагагүй гэж бас хэлжсэн. Тэгэхээр хідүүлээ аливаа юмд авах гэхийн ухаанаар хандаж явах хэрэгтэй. Wizard Liz зөв юм ярьдаг байсан уу? Үнэн. Гэхдээ давхар буруу юм ярьдаг байсан. Тэнгүүт яг хөө энэ алдаа нэг юу юм бэхээр зөв юм ярьж байгаад хажуугаар нь буруу юм гулгуулад оруулчингууд хүмүүс ингээд тэрийг анзаардаггүй. Ер нь эрэгтэй хүн чинь ингээ мөнгөтэй байх хэрэгтэй байна да гэсэн юм тархиндаа суулга яваад идэг гэсэн байгаа байхгүй юу? Тэг гэхээр тэр хүн хичнээн үнэн зөв сайн юм ярьлаа гэд тэр хүн өөрөө тийм хүн гэсэн үг биш ээ. Үнэхээр ярианаас нь авах юм аваад хаях юм хаях хэрэгтэй. Энэ Wizard Liz-ийн хувьд гэх юм бол бас яг өөрийнх нь 100% буруу гэх нь миний хувьд арай ч өрөөсөө санагдаад байгаа. Тэр эмэгтэйгийн амьдралынх нь үнэт зүйл мөнгө, эд баялаг байсан байж болно. Гэтэ тэглээгээ тэр эмэгтэй хайртай сонгосон нөхөр нь өөрийн 4 сартай тий одоо 4 сартай жирэмсэн болж байна гэж чинь тэр хүүхдийг авахлах боломжгүй болчихж байгаа. Тийм үед нь ингээд тэр нэг арчаагүй эрэхтэй ингээ араар нь тавиасаа гэж хинч хүсэхгүй штэ. Хичнээн мөнгөтэй хүн дуртай байлаа гэд. Тийм амьдралыг хүсээгүй, өөрөө чадхаараа хичээсэн ярьслнууд дээр ч гэсэн те би үнэхээр юм loving family, нэгэндээ хайртай, итгэж найддаг тийм гэр бүлийг ингээд өөртөө байгаагүй гэр бүлийг би бүтээн гэж боддгоо гэж ярьжсэн эмэгтэй тийм байдалд хүрсэн байгаад нь дэвслэг нь бас муухай. Гэтэ тэглээгээд те та нар хатархад байгаа болохоор тэгжин гэхгүй. Тэр хүнийг өгж байгаа шүүмж нь зөв шүүмж бол тэрийг байлгах ёстой байхгүй юу гэж бодож байгаа. Та нарт юу гэж бодогдож байна? Одоо хэдүүлээ бол заавал нэг хин нэгний буруу зүг гэдэг шаардлагагүй. Эндээс юуг нь сурж авч болох, юуг нь сурж авч болохгүй гэдэг талаар бас ярилцаж болно шүү дээ. Тэр талаас нь та нарын үзэл бодлыг сонсомоор байна. Бүгдээрээ комент хэсэгт гоё бичээд өгөөрэй.
шалгалтуудтай бүр маш их ачаалттай байлаа. Одоо зуны амралт дараа 7 хоногоос эхлэх чинь шалгалтууд цөөрчгсөн болохоор зөндөө бичлэгийн санаа байна. Бүгдийг гоё хийгээ явна. Тийм болохоор цаг алга үүсгэхийн тулд subscribe дарахаа бити мартаарай. Тэгээд өөр ямар бичлэгийн санаа энэ талаар яриулъя гэсэн юм байгаа юу? За тий дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.